одоо ингээд бүгд бэлтчихсэн. Жишээ нь одоо 100 айлд бол 7 дугаар хороол барина гэж байна. 7 дугаар хороолд 596 тэрбум төгрөг төсөөлсөн байж байгаа. Тэгээд яах гэж вэ гэхээр тэнд байж байгаа 2500 айлыг нүүлгээд дээр нь 10,000 орчим айлын нийтийн орон сууц барих гэж байгаа байхгүй юу? Гэтэл зүгээр ойролцоо судалгаа хийж үзсэлтэй. Зүгээр мэргэжлийн улсуудын зөвлөлтөд судлаад үзсэн чинь тэр одоо 2500 айлыг инженерийн шугамтай холбоход ердөө 10 гаруй тэрбум төгрөг хэрэгтэй байгаа байхгүй юу? Юу нь 596 тэрбум төгрөг. Тэр одоо газрыг очиж авах гэж байгаа 50 сая төгрөгийг моргжийн зээл болгоод хашааныханд өгөхөд бол одоо шин би саяхан 22-ын товчон дээр очиж үзсэн 100 м квадрат дулаантай бохиртой тийм байшин одоо тийм амны орон сууц байна. Төмөр каркас нь 21 сая төгрөг л байж шүү дээ. Тэгээд одоо өөрөөр хэлбэл энэ бизнесийн сонирхлоос болоод нөгөө нийтийн орон сууц барих гэдэг хот төлөвлөлтийн бодлого концепц нь үргэлжилж яваад байгаа байхгүй юу? Тэгээ би энд бүр зориуд хэлье. Нийтийн орон сууцны одоо аюултай тал нь юу байдаг юм бэ? Ер нь энэ одоо энэ хот төлөвлөлтийн бүр шинжилгээ ухаан гэж ярил л да. Тэр шинжилгээ ухаанд юуг тогтоосон байдаг. Би энийг өөрийн одоо уншсан судалсан зүйлээс бүр хэлж өгье гэж бодож байна. Үнэндээ нийтийн орон сууц бол хотын энэ нягтралыг улам их болгодог. Жишээ нь би сая хэлсэн шүү дээ. 100 айлд 2000 айлыг чөлөөлөд 100000 айл суулгах гэж байгаа юм. Тэр хойтлын гарц зам ман бол тэгэл өнгөрөө. Одоо яаж нөхөр 3 4 дугаар хороолд ингээд бөөн багшилсан нягтрал бий болцсон. Гадуур нь замаа дагуулад машина тавьчихсан. Машин төгжрөлгүй яах юм? Жишээ нь бол одоо ажлын бус цагаар одоо гэр хорооллоор яваад үзээр айлууд дандаа машина хашаанд оруулаад тавьдаг. Тэр гудамж нь ямар ч саад байхгүй. Амралтын өдрүүдээр бол гэр хорооллын зам гудамж ямар ч төгжрөл байхгүй. Яг бол айл бүр нь машина хашаанд оруулдаг байхгүй. Нийтийн орон сууцныхаа яах вэ гэхээр зэрэг ерөөсөө тэр зам дагуу зулаа ийдсэн. Одоо энэ нягтрал энэ аюултай байдал чинь яг үндэ нийтийн орон сууцаас болоод байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол өөрөө нягтруулдаг их аюултай ийм хүчин зүйл нийтийн орон сууц бол маш их бэрхшээл учруулдаг. Мэдээж нийтийн орон сууц бол аюулгүй байдал талаас бас хамгийн муу стандарт. Одоо шин 8 балын газар хөдлөл яана л гэж боддог. Одоо энэ 3 4 дугаар хороол бол хэдэн мянган айлыг дарах бай. Тэр айлыг ураг төрлөөр нь өрхөөр нь дарж алах байхгүй. Амны орон сууц хязгаарч тийм аюул байдаггүй. 5 тухайн ч гэсэн сая дарханд бол нэг айл байгалийн одоо хийн газаа алдах тэр орч тэр чигээр авчаад. За 5 минут гаруй болчихлоо шүү. За би одоо энэ их чухал асуудал учраас би яриад байна л да. Энэ нийтийн орон сууцны хамгийн аюултай энэ хятадын туршлагаар харагдаж байгаа эдийн засгийг аюултай хөөсрүүлдэг. Одоо энэ асар их хэдэн цөөхөн том компани асар хэмжээний цемент барилгын материалыг ингэж зах зээлийн эрэлт бий болгоод энэ эдийн засгийг бол аимшигтай хөөсрүүлж байна шүү дээ. Гэтэл амны орон сууц бол дандаа хувь хүний сонголт байдаг. Түрүүн би хэллээ. Одоо нэг байшин тоглог байшин гэхэд 21 сая төгрөгөөр л хийчихсэн шүү дээ. Канад хаус 100 м квадрат нь 46 сая төгрөгөөр л гардаг. Өөрөөр хэлбэл амны орон сууц барьж байгаа хүн хязгаарч өөртөө памц хийдэггүй, дам хийдэггүй. Нийтийн орон сууц бол дандаа цаана ашиг бүх юм тооцогдоод явж байдаг. Би бүр дээрээс нь бол энэ одоо хот хөгжилтийн туршлагаар бүр хамгийн их тогтоогдсон зүйл. Ядуучуудыг нийтийн орон сууц барих аюултай шүү гэдгийг бол одоо бүр хот төлөвлөлтийн шинжилгээ тогтоочод байна шүү дээ. Ядуучуудыг нэг дор хуаргнуулж нийтийн орон сууцны хуаран байгуулах юм бол энэ гэмт хэрэг аюулын голом тулаа явчихдаг. Өнөөдөр одоо Парис, Лион шатсан шалтгаан тэр. Одоо Америкт байдаг хүн орхоос айдаг нийтийн орон сууцны харуулууд бүгд тэр. Хизээч ийм зохион байгуулалт хийж болохгүй шүү гэж байгаа байхгүй юу? Энэ бол хотын аюулгүй байдалд маш ноцтой байдал үүсгэдэг.